Ус эмнэлгийн орчинтой холбоотойгоор өнөөдрийн хичээлээр усны диссац, усны ионы үржүр, за ус эмнэлгийн орчин болон индикатор гэсэн сэдвүүдийг авч үзье. Мегмар Сүрэн багш байна. За аливаа ус эмнэлгийн орчин тодорхойлохын тулд усны диссац, усны ионы үржүр гэдгийг бол ойлгох ёстой. За ерөнхийдөө ус нь бол маш бага хэмжээгээр диссацад ордог сул электролит байгаа. За ус диссацад орохдоо устрогчийн ион болон гидроксилийн катион анионыг үүсгэн диссацад орж байна тий. За усны диссацын тогтмол нь 22 Цельсид 1.8-ыг өрчин 10-ын хасах 6-тай тэнцүү буюу маш бага тоо болох нь харагдаж байна тий. За өөрөөр хэлбэл маш олон усны молекул байхад өчүүхэн бага хэсэг нь ингэж устрогч болон гидроксил ион үүсгэж задардаг болох нь энэхүү диссацын тогтмолоос харагдаж байна. За тэгвэл штэ 1 литр ус авлаа гэж бодъё тий. Тэгвэл тэр нь хэдэн моль вэ? Молийн концентрацийг тодорхойлж үзье. За ингээд 1 литр маань 1000 г тий усны нэгт маань 1 г сантиметр куб юм чинь. За 1000 г усаа 18 г молтой молийн масс нь харьцуулаад ингээд 5556 моль юм байна 1 литр ус тийм үү. За тэгвэл энэ усны диссацын тэгштгэл дээр тэнцвэрийн тогтмолыг бичсэн байна тий. За ингэхдээ устрогч ионы концентрацийг гидроксил ионы концентрацаар үржүүлсэн. Өөрөөр хэлбэл энэ десихометрын тоонууд нь бол 1 байгаа. Дээрэс нь үүссэн ионуудын концентрацийг аваад тэгээд анхны бодисын концентрацад харьцуулах замаар ингээд тэнцвүүлээд бичнэ. За тэгтэл энэ диссацын тогтмол маань 1.8-ыг өрчин 10-ын хасах 16-тай тэнцүү гэж өгсөн байсан тий. За тэгвэл энэ ингээд тэгштгэл гараад ирлээ. За тэгвэл эндээс тогтмол тоонуудаа нэг талдаа гаргая. Өөрөөр хэлбэл усны концентрац маань ерөнхийдөө 5556 моль гэх тогтмол байгаа шүү дээ тий. За энийг тэгвэл тэнцвүүгийн тэмдгийн баруун талд нь гаргачих. За ингээд зүүн талд нь устрогч ионы концентрац болон гидроксил ионы концентрац бол концентрацийг үржүүлсэн байна тийм ээ. За ингээд энэ усны концентрацаа орлуулахад нийтдээ энэхүү хариу нь 10-ын хасах 14 зэрэгт гарч ирж байна. За энэ юу гэсэн үг вэ гэхээр аливаа усан усмалдах гидроксил болон устрогчийн ион болон гидроксил ионы үржүр нь ямагт 10-ын хасах 14-тэй тэнцүү. Үүнийг усны ионы үржүр гэж нэрлэж байгаа. За энийг KW гэдэг үсгээр бол тэмдэглэдэг байна. За тэгээд энэхүү томьёоноос харахад бол устрогчийн ион болон гидроксил ионы концентрац усан усмалд аль нь ч хэзээч тэгтээ тэнцэхгүй. Яагаад гэхээр энэ чинь 10-ын хасах 14 гэсэн тодорхой тоотой тэнцүү байна штэ. Хэрвээ тэгтээ тэнцэжүүл энэ тэг болоод утгагүй болчихно тийм ээ. За ийм учраас штэ тий. Усан усмалдах устрогч ионы концентрац ихсэж байхад гидроксилийнх нь буурдаг. Гидроксилийнх нь өсөж байхад нөгөөх нь бас буурна гэсэн иймэрхүү ойлголтууд явах нэ. За KW нь тодорхой температур тогтмол хэмжигдэхүүн байх бөгөөд үүнийг усны ионы үржүр гэж нэрлэдэг байна. Аливаа усан усмлын орчинг тодорхойлохдоо устрогч ионы концентрацаас нь хамааруулаад 3 ангилж болдог байна. Өөрөөр хэлбэл усмалдах устрогч болон гидроксил ионы концентрацийг үржүүр нь 10-ын хасах 14-тэй тэнцүү байгаад байсан шүү дээ. За тэгвэл усмлын орчин саармаг хүчилдэг шүлтлэг гэж ангилдаг байна. За устрогч ионы концентрац болон гидроксил ионы концентрац нь тэнцүү буюу 10-ын хасах 7-той тэнцүү байвал орчингийн саармаг гэж үздэг байна. За харин хүчилдэг орчинд устрогч ионы концентрац нь гидроксил ионыхоо концентрацаас их харин 10-ын хасах 7-оос их тий ийм тохиолдолд хүчилдэг гэж үзэх гэдэг. За шүлтлэг орчинд бол гидроксил ионы концентрац нь устрогч ионы концентрацаас их. Өөрөөр хэлбэл устрогч ионы концентрац нь 10-ын хасах 7-оос бага байх ёстой байна. За тэгвэл штэ 10-ын хасах 7 ч юм уу 10-ын хасах 14 ч юм уу иймэрхүү бага тоонуудаар тооцоо хийхэд маш бэрхшээлтэй байдаг. За ийм учраас устрогч ионы концентрацийг тооцоолохдоо устрогчийн илтгэгч гэдэг ямыг ашигладаг байна. За устрогчийн илтгэгч гэдэг нь ерөнхийдөө устрогч ионы усмалдах устрогч ионы концентрацаас сөрөг тэмдэгтээ авсан 10-ын логарифмын утгыг устрогчийн илтгэгч гэж нэрлэдэг. За үүнийг P жижигээр бичээд H том тийм ээ pH гэж уншина тий. За ерөнхийдөө математик илэрхийллийг бичгтээ хасах 10-ын логарифм устрогч нэмэх ионы концентрац. За энэ дөрвөлжин хаалтыг нь бол концентрац гэж уншдаг байна. За тэгвэл штэ ус эмнэлгийн орчингуудыг
энэ pH-аар нь илэрхийлэхэд саармаг орчинд pH нь 7-той тэнцүү. Хүчлэг орчинд pH нь 7-оос бага, шүлтлэг орчинд pH нь 7-оос их болж орж ирж байна тий. За өөрөөр хэлбэл энэ pH-ыг тодорхойлохдоо энэхүү ус төрөгчийн ионы концентрацаас сөрөг арвтын логарифм авахд эдгээр pH-уудын утга нь илэрхийлэгдэж байна. Ионы илтгэгчээс гадна уусамлын орчин тодорхойлохдоос гидроксилийн илтгэгчийг бол ашиглаж болдог. За энэ нь болохоор уусмал дахь гидроксил ионы концентрацаас сөрөг тэмдэгтээ авсан арвтын логарифмын утгыг бол илдэг байгаа. За тэмдэглэгтээ жижиг p OH гэдэг томор тэмдэглэн. За энэ сөрөг логарифм гидроксил ионы концентрац болж таардаг байна. За өөрөөр хэлбэл усан уусмал дахь ус төрөгчийн илтгэгч болон гидроксилийн илтгэгчийн нийлбэр нь нийтдээ 14-тэй тэнцүү байдаг тий. За тэгвэл аль нэг илтгэгчийн олсон тохиолдолд нөгөө илтгэгчийн тоо хэмжээг бол тодорхойлох боломжтой байдаг. За жишээлбэл саармаг орчинд pH нь 7-той юм чинь гидроксилийн илтгэгч нь муу ялгаагүй 7-той тэнцүү болно тийм үү. За хүчлэг орчинд жишээлбэл pH нь 3-та тэнцүү байлаа гэж үзье тий. Тэгвэл pOH нь болохдоо 14-өөс 3-ыг хасаад 11 болж таарах нь шүү дээ гидроксилийн илтгэгч нь. За гих мэтчлэнгээр усан уусмал дахь гидроксил болон ус төрөгчийн болон гидроксил ионы илтгэгчүүдийн нийлбэр 14-тэй тэнцүү байдаг гэдэг нь бодлого дасгал дээр их ашиглагддаг байгаа. Ямар нэгэн уусамлын орчинг тодорхойлохдоо индикатор гэдэг бодисуудыг ашигладаг байгаа. За энэ нь болохоор уусамлын pH-аас хамаарат өнгөө хувиргадаг бодис байна. За тэгвэл хэдүүлээ үргэлж хэрэглэгддэг 3-4 индикаторыг авч үзье. За хамгийн эхнийх нь универсал индикатор байна тий. За энэ нь pH-ын тасралтгүй утганд уусамлын орчинг бол тодорхойлдог болох нь харагдаж байна. За pH-ын хамгийн бага утга 0, голын дундаж утга нь 7, хамгийн их утга нь 14 байна. За тэгвэл штэ pH нь 0-оос 6 байвал ерөнхийдөө хүчлэг, 7-той тэнцүү байвал саармаг, 8-аас 14-ийн хооронд байвал шүлтлэг гэж үздэг бахан тий. За тэгвэл энэ цаасан индикаторыг уусмалд үүрэхэд эдгээр өнгөнүүдийг өгснөөр нь тухайн pH нь тэд байна гэдгийг баримжаалж тодорхойлох нь. За жишээлбэл индикаторын цаас маань ногоон болоод хувирчлаа тий. Универсал индикаторын цаас маань ийм индикатор бодис универсал индикатор бүхий бодисыг шингээсэн тэгээд цаасан хэлбэртэйгээр үйлдвэрлэгддэг шар өнгөтэй байдаг тийм үү. За ингээ уусмалд үрэхэд ногоон гараад ирвэл гидроксилийн илтгэгч болон ус төрөгчийн илтгэгч нь хоорондоо тэнцүү буюу орчноос саармаг байна гэж үзэх нь тий. За тэгвэл штэ урагшлах тусмаа орчин шараас улаан болж хувирж байна тий. За их л хүчтэй хүчлэг шинж чанартай байвал индикатор маань ийм улаан өнгөтэй болж хувирах нь. За энэ дээр үзүүлсэн байна тий. Саармаг орчинд ногоон өнгөтэй харин 7-оос хойш буюу шүлтлэг орчинд ийм чернилийн ягаан өнгө хүртэл хүүхд цэнхэр чернилийн ягаан өнгө хүртэл үзүүлдэг байна. За тэгвэл 7-той ойрхон энэ урагшаа Т6 гэвэл сул хүчлэг харин 8 гэвэл сул шүлтлэг гэж явна. Ингээ холдох тусмаа хүчтэй шүлтлэг урагшаага холдох тусмаа 7-оос холдох тусмаа хүчтэй хүчлэг гэж явдаг байгаа. За универсал индикатор нь ингээд 0-оос 14-ийн хооронд уусамлын орчин тодорхойлох боломжтой байна. Тэр зарим индикаторуудын төрөл өнгөний шилжилтийг бол харуулсан байна. За метил оранж өөрөө улбар шар өнгөтэй шингэн уусамлаар гол төлөв ашиглагддаг байгаа. За лакмус нь болохоор цаасан хэлбэрээр гол төлөв ашиглагддаг уусамл нь өнгөгүй. За фенол этилен өөрөө өнгөгүй уусмал байдаг. За ийм 3 төрлийн индикаторын өнгө шилжих pH-ийн мужийг авч үзье. За метил оранж нь 3.1-с 4.4-ийн хооронд уусамлын орчин шалгахад илүү их тохиромжтой. За хүчлэг орчинд улаан ягаан, шүлтлэг орчинд шар өнгийг үзүүлдэг байна. За лакмус болохоор 5-аас 8-ийн хооронд pH-ийн мужид өнгөний шилжилтийг илүү их тодорхойлох боломжтой байдаг. За хүчлэг орчинд улаан ягаан, шүлтлэг орчинд хөх өнгийг үзүүлэх нэ. За фенол этилен болохоор
өнгө хуурах муж нь 8.3-аас 10-ын хооронд илүү цохимжтой, өөрөөр хэлбэл шүлтлэг орчинг шалгадаг бахан тий. За тэгээд хүчлэг орчинд бол өнгөгүй болчдөг. Харин шүлтлэг орчинд тод ягаан өнгийг үзүүлдэг байна. Тракторуудын эдгээр өнгө шилжих, өнгөний шилжилтийн мужуудыг бол сайн цээжлэх хэрэгтэй. За эдгээр нь бодлого дасгал дээр бол нэлээд орж ирдэг. За ингээ хичээлтэй холбоотой зөвлөмж дасгал авах бол 98133311 дугаарт хандаж болно. За метил оранжийн өнгө хуурж байгаа байдлыг харуулсан байна. Өөрөөр хэлбэл метил оранж маань өөрөө ийм улбар шар өнгөтэй учраас оранж гэдэг нэртэй байна тийм үү. За тэгвэл pH 7-оос бага үед ийм улаан өнгөнүүдийг бол үзүүлж байна. Харин pH 7-оос их үед шар өнгийг үзүүлсэн байна. За жишээлбэл энэ дээр 0.1 молийн H холоор буюу давсны хүчилтээр метил оранжийг тусаасан байна тий. За тэгэхээр энэ маань хүчлэг орчинтой учраас улаан ягаан өнгийг үзүүлсэн байна. За натрийн OH-ийн 0.1 молийн уусмал дээр метил оранжийг тусаасан байна тий. За ингээд бол энэ маань шүлтлэг орчин буюу pH нь 7-оос их учраас шар өнгөтэй болж харагдсан байна. За фенол этилийн индикаторын хувьд pH нь 0-оос 12.3-ын хооронд. Гэхдээ 8.2-оос 12-ын хооронд илүү их тохиромжтой байх гэдэг нь тий. За тэгвэл фенол этилен маань энэ хүчлийн уусмал дээр хийхэд, шүлтийн уусмал дээр хийхэд ийм тод ягаан өнгийг үзүүлж байна. Өөрөөр хэлбэл pH нь 7-оос их байсан байна. Харин хүчлийн уусмал дээр фенол этиленийг тусааж үзэхэд уусмал ямар ч өнгөө өөрчлөөгүй болох нь харагдаж байна тий. За ингээд фенол этилийн индикаторны шүлтлэг уусмалыг илүү сайн тод таних боломжийг бүрдүүлж байна. Жишээ авч үзье. Угаалгын цэвэрлэгч шингэний гидроксил ионы концентрац тэг 10,025 мол бол устрөгчийн ионы концентрац болон pH-ыг олж орчингийн тодорхойлно гэсэн мэт тий. За усны ионы үржир уусмалдах усны ионы үржир нь устрөгч болон гидроксил ионыхоо үржиртэй тэнцүү буюу 10-14-тэй тэнцүүгээд энэ томьёог ашиглах нь тий. За энэ томьёоноос устрөгчийн ионы концентрацаа олоход усны ионы үржирээ гидроксил ионы концентрацт нь харьцуулсантай тэнцүү байна тий. За ингээд 10-14-ийг тэг 10,025-тай харьцуулахаар 4-ийг үржих нь 10-ын хасах 12 мол гарч ирж байна тий. За тэгвэл энэ устрөгч ионы концентрац олдсон юм чинь pH-ыг тодорхойлоход хялбархан болно. За энэ pH нь болохоор устрөгч ионы концентрацаас сөрөг 10-ын логарифм авсантай тэнцүү шүү дээ. За ингээд сөрөг 10-ын логарифм 4-ийг үржих нь 10-ын хасах 12. За ингээд 1139 гарч байна. Өөрөөр хэлбэл pH нь 7-оос их буюу шүлтлэг орчинтой болох нь харагдаж байна. Үргэлжлүүлээд энэхүү бодлогон дээр бидний үзсэн универсал лакмус, метил оранж, фенол этилийн индикаторууд маань ямар өнгө үзүүлэх вэ гэдгээ цээжилснээ санаарай. За энэ шүлтлэг орчинтой учраас универсал индикаторт бол хөх өнгө өгнө. За лакмус дээр бас хөх өнгө өгнө. Метил оранж дээр шар, фенол этилен дээр тод ягаан өнгө үзүүлэх юм байна. Ингээд уусмлын орчин болон индикаторуудын өнгөний хувирлыг бол тодорхойлдог байна. За өнөөдрийн хичээлээр ерөнхийдөө усны ионы үржир гэж юу вэ гэдгийг үзлээ те. Энэ нь усан уусмалдах устрөгч болон гидроксил ионы үржир нь 10-ын хасах 14-тэй ямар тэнцүү байдгийг хэлж байна. За мөн устрөгчийн илтгэгч, гидроксилийн илтгэгч гэж юу вэ? За эдгээр нь бол устрөгчийн илтгэгч гэдэг нь устрөгч ионы концентрацаас сөрөг 10-ын логарифм авсныг, гидроксилийн илтгэгч нь гидроксил ионы концентрацаас сөрөг 10-ын логарифм авсныг тийм ээ. За тэгээ усан уусмалдах устрөгч болон гидроксилийн илтгэгчийн нийлбэр нь ямагт 14-тэй тэнцүү. За тэгэхээр аль нэг илтгэгчийн хэмжээг нь олчвол нөгөөх нь тодорхойлоход илүү хялбар болох нь тий. За мөн бид нар өнөөдөр 4 төрлийн индикатор тэдгээрийн өнгө хуурах мужтай танилцлаа. За ингээд зөвлөгөө авах дасгал бодлого ч юм уу эсвэл хичээлийн талаар нэмэлт мэдээлэл шаардлагатай бол 9813 3311 дугаарт хандаж болно. Анхаарал хандуулсанд баярлалаа.